Хүүхдийнхээ хумсыг хэрхэн зөв тайрах вэ? Эцэг эхчүүд энэ үйл явдлаас их айдагч зах зээл дээр олон төрлийн хэрэгсэл байдаг. Бидэнд хумс тайрах хайж, жижиг хайж, тусгай файлууд байна. Гэхдээ та хүүхдийнхээ хумсанд ямар ч гэмтэл учруулахгүй гэдгээ сайн мэдхийн тулд ямар ч асуудал гарахгүй. Энэ видеог би одоо та бүхэнд үзүүлэх болно. Зөв тайрахыг би харуулна. Бид одоо схемийн дагуу хумсыг хэрхэн зурхыг харцгаая. Би одоо танд дэлгэц дээр харуулах болно. Хумс нь ихэвчлэн иймэрхүү харагддаг. Эцэг эхчүүд юу хийдэг вэ? Тэд хумсыг тайрдаг. Хумс нь хаана нэг газар хугарвал энэ хумс нь ийм байдлаар үлддэг. Бидэнд усны ямар ч нөхцөлд хумсыг хизээж татах, эсвэл үлдсэн хумсыг хусахыг оролдож болохгүй. Бид үргэлж хумсыг эцсийн хүртэл тайрах ёстой. Гарах хөл дээр хумсыг зөв тайрах ёстой. Хажуугийн ирмэгийг зөөлрүүлэх хэрэгтэй. Техникийн хувьд энэ нь дараах байдлаар харагдах болно. Гарах хөл дээр хумсыг зөв тайрах ёстой. Бид эдгээр зазбринкийг тойруулж хөлний хумсны ургалтын эрсдлийг бууруулах болно. Иймд би та бүхэнд итгэж байна. Хүүхдийн хумс зайд маш сайхан харагдах болно. Хамгийн гол нь та хүүхдэд хохирол учруулахгүй, түүнийг гэмтээхгүй.